20 дугаар зуунд устж мөксөн амьтад. 1-р хэсэг. Тасманы утад чоно. Австралийн зүүн өмнөд хэсэгт орших Тасман арал нь ховор амьтан ургамлаараа алдартай билээ. Энэ арлын эзэн хэмээн нэрлэгддэг амьтан бол Тасманы чоно юм. Зарим тохиолдолд уутад чоно хэмээн нэрлэх нь ч бий. Энэ амьт нь Австралийн өмнөд болон далайн эргийн чиглэг уур амьсгалтай нутаг Шинэ Гвиней, Тасман аралд амьдардаг байжээ. Тасманы чоно нь өнгөрсөн зууны хачирхалтай амьтдын тоонд зүү ясаар багтдаг. Гидсэндээ бэлтэргүүдээ авч явдаг ууттай. Энэ хачирхалтай амьтныг Австралийн уугуул иргэд манай эртний өмнөх 1000 оноос өмнө зурж дүрсэлж байсан бол Европчууд нэлийн хожим олжнын амьтны ангилалд өөрчлөлт оруулж байжээ. Анх 1808 онд энэ амьтныг дүрслэн амьтны аймгийн төрөлд албан ёсоор оруулж исэн гэдэг. Энэ амьтныг анх 4 сая жилийн тэртээ үүссэн гэж Английн эрдэмтэд тодорхойлжээ. Хамгийн сүүлд 1930 оны 5 дугаар сард Ульф Бети гэдэг нэртэй фермер дахианы байранд нь халтсан сүүлчийн зэрлэг Тасманы чоныг буудан устгасан бол амьтны хүрээлэнд байсан хамгийн сүүлчийн Тасманы бар 1936 оны 9-р сарын 7-нд өгсөн байдаг. Үүнээс хойш энэ амьтныг Тасман болон ойролцоох арлуудаас хайсан боловч олдоогүй юм. 3000 орчим жилийн өмнөөс Австралийн их газарт үзэгдэхгүй болсон гэгддэг энэ араатан британчуудыг суурьших үед Тасманы аралд 5000 орчим тоотой үлдсэн байсан гэдэг. Гэвч фермийн аж ахуйд ихээхэн хохирол учруулж байна гэж үзсэн тул 1888-аас 1909 оны хооронд орон нутгийн захиргаа Тасманы барыг устгахад урамшуулал олгож байснаас их хэмжээгээр устж үгүй болжээ. 1914 он гэхэд цөөн тооны уутад чоно үлджээ. Харамсалтай нь арлын захиргаа үүнээс 2 сарын өмнө Тасманы барыг агнахыг хоригдсон шийдвэр гаргаж байжээ. Энэ явдлаас олон жилийн дараа буюу 1986 онд Австралийн засгийн газар уг амьтныг устж алга болсныг албан ёсоор зарласан байна. Анчид энэ амьтныг ихээр агнадаг. Фермерүүд ч хоныг нь уутад чон зоогддог гэд уутад чононд тааламжгүй ханддаг байсан ч үүнх хэрэгтэй уутад чонны эрүүг шүдний хэсэг сул хөгжилтэй учраас хон агнах чадваргүй байсан гэдэг. Харамсалтай нь хэтэрхий хожим буюу 2013 онд л Австралийн эрдэмтэд үүнийг судлан тогтоожээ. Энгийн чоныг бодвол харьцангуй хурдан хөдөлгөөнтэй хурц шүдтэй. Ясны бүтцийн хувьд арай өөр байдаг аж. Өөрөөр хэлбэл муурын төрөл рүү илүү төгсөн Тасманы чонын гол шинж гэдэг. Амны ангаах хэмжээ нь нохооноос хамгийн ихтэй 2 дахин их буюу 120 хэмээр нээж матар шиг эвшээж чаддаг. Мөн нурууныхаа дунд хэсгээс сүүлний үзүр хүртлэх хөндлөн хар сарал судалтай. Арьс нь богино маш нарийн үстэй зэрэг нь энэ амьтныг байгалийн ямар ч нөхцөл дасан зохицох чадварыг бүрдүүлсэн байна. Эртний Тасманы чоно нь одоогийн динго нохооноос 3 дахин том биетэй байжээ. Хувьслын явцад биеийн жижигэрч ус нь богино болсон байна. 1642 онд Голландын нэгт аялагч газар зүйч Абель Тасман нэгэн арлаас Тасманы чоныг барьж байжээ. Хожимо тэр арлыг түүний нэрээр Тасман арал хэмээн нэрлэх болсон юм. Жуулчин Абель Тасман сонирхолтой хачин амьтан барьсан тухайга энэ хачирхалтай сонин бар миний сонирхлыг маш их татсан. Тэр их хурдан байсан боловч миний бууны сум түүнийг гүйцэж онсон хэмээн бахархан тэмдэглэсэн байна. Энэ талаарх мэдээ Европ даяар тархсан хачин сонин амьтдад дурлагчдын сонирхлыг татав. Харамсалтай нь Австрали руу амьд үйсэн аялал хийхийг хүсэх хүн тун цөөхөн байжээ. Аялагч Марио энэтхэгийн далайн Маскарын арлаас Тасманы чонтой төстэй амьтан барьсан Европчуудын сонирхлыг өдөв. Гэвч аялагчийн олсон амьт нь элбэг байдаг Коул бар байсан аж. Харин 1792 оны 5 дугаар сарын 13-нд Жакар ахлуулсан Францын аялагчид тэмдэглэлдээ цөөвөр чон бар чоныг нийлүүлсэнтэй адилхан амьтан харсан хэмээн тэмдэглэжээ. Улмаар Австрали улс байгуулагдахад 1805 онд Тасман мужийн анхны амбан захирагч Уильям Паттерсон болсон арлыг судлахад ихээхэн ач холбогдолтой байжээ. Шин зүйлсээр дүүрэн Тасман арлын тухай сурвалжлага Сидней газета сэтгүүлд хэвлэгдэж байв. Тасманы чонын тухай сурвалжлагыг Австралийн эрх баригчдаас эхлээд хоригдлууд хүртэл шимтэн уншдаг байжээ. Тасманы арлын уугуул оршин суугчид Тасманы чон болон Тасманы чөтгөр хэмээх амьтныг өөрсдөө авчирсан хэмээн үздэг байж. Учир нь дэлхийн хаанч Тасман арал дээрх амьтад байхгүй гэж арлын оршин суугчид тодорхойлж байсан аж.
Голландын нэгэн эрдэмтэн 1813 онд Тасманы арлаар аялахдаа уугуул индианчуудтай уулзаж тэднийг бусад твийн талаар маш сайн ойлголттой болохыг тогтоожээ. Эрдэмтний тэмдэглэснээр арлын эртний орсон суугчид Тасманы чоныг нохоо шиг сургаж дасгсан бүр нүүдлэн очихдоо авч явсан хэмээжээ. Тасманы чон 1 м орчим урттай, сүүл нь 50-60 см урт, жин нь 20-30 кг байжээ. Судлаачдын тогтоосноор энэ амьтны хамгийн том нь 2.9 м урттай байсан байна. Ийм хэмжээтэй Тасманы чон нь 1800 он хүртэл амьдарч байсан хэмээн түүхэнд тэмдэглэгджээ. Харамсалтай нь том хэмжээтэй чонын талаарх мэдээлэл бараг байдаггүй юм. Харин 1933 онд судлаач Дэвид Флей Лондонгийн амьтны хүрээлэнд амьд Тасманы чонын дүрс бичлэгийг хальсанд болгожээ. Дүрс бичлэг энэ амьтны хувьд эхний бөгөөд эцсийнх нь байсан юм. Судлаачдын тогтоосноор нас биед хүрсэн Тасманы чон маш хурц 46 шүдтэй байжээ. Энэ тухай 1910 онд Тасманы амьтны хүрээлэнгийн ажилтан арлын уугуул оршин суугч Мартин Ивауя ярьжээ. Тэрбээр Тасманы чоныг судлахад бүх насаа зориулсан бөгөөд итгэлийг нь олсон хүнийг уг амьтан хизээч барьж иддэггүй гэдгийг нотолсон байна. Өөрөөр хэлбэл тэр амьтан өөрт нь сайн муу үйл хийх хүнийг ялгах чадвартай байсан. Бусад араатныг бодвол харьцангуй мэдрэмжтэй гэсэн үг юм. Энэ амьтан сүргээрээ биш гэр бүлээрээ амьдардаг. Аав, ээж, хүүхдүүд гээд яг л хүмүүсийн амьдралын системтэй адилхан. Харин бусад араатан шиг сүрэг дотор нэгч толгойлогч байхгүй. Энэ чанар нь Тасманы чоныг илүү гэр бүлсэг гэдгийг нь баталдаг. Аав ээж нь анд явна. Харин хүүхдүүдээ насанд хүрэхээр нь гэр бүлээсээ хөөдөг. Хамгийн хачирхалтай нь бэлэвсэн охин нь эргээд гэр бүлдээ ирвэл хүлээн авч эр чон олдох хүртэл асардаг байна. Тасманы чоны хамгийн сүүлчийн төлөөлөгч 1936 онд өгсөний дараа энэ амьтныг хайх ажиллагаа эрчимтэй явагдаж байжээ. Үүний өмнө хайж болоход асар их хөрөнгө хүч зарцуулан Тасманы ширэнгээр олон тооны баг явсан ч тэр болгон нь амжилттай болоогүй гэдэг. Тасманы чоныг олох нь амьд үйсэн аялал байлаа. Учир нь арлын цаг агаар хуримтгай төдийгүй халуун орны хумхаа өвчин тусах магадлал өндөр байсны улмаас Тасманы чоныг хайх ажиллагаанд оролцож байсан хүмүүсийн дийлэнх нь амирсджээ. 1983 онд Тед Турнер хэмээх баян эр арлын эзнийг олсон хүнд 100 мянган $100 амлаж үйжээ. Гэвч энэ ажиллагаанд тун цөөхөн экспедиц оролцож амжилт олсонгүй. Харин 2005 оны 3 дугаар сард Австралийн Дэв Буллетын сонины 125 жилийн авилж энэ үеэр тус сонины редакц Тасманы чоныг амьдаар нь олсон хүнд 1.2 сая $1 шагнал амласан байна. Үүнд олон экспедиц оролцсон ч амжилт гарахгүй байсан учраас 3 сарын дараа шагналын мөнгийг 1.7 сая $1 болгож өсгөв. Гэвч олон тооны сурвалжлагын баг арлын эзнийг олж чадаагүй учраас 2005 оны 11-р сард хайх ажиллагааг албан ёсоор зогсоожээ. Харин нутгийн уугуул иргэдэд эзэн үе үзэгддэг гэх нь бий. Тухайлбал арлын зүүн хэсгээр явж өнгөрсөн мөрөн үлдсэн байна. Энэ нь арлын эзэн амьд байгааг гэрчилж байж болох юм. Тасманы чон бол дэлхий дээрх бусад амьтныг бодвол ухаалаг гэр бүлсэг гэдгээрээ хүн мичний дараа орох амьтан хэмээн олон эрдэмтэд тодорхойлсон байдаг. Хүн төрлөختөн байгалийн ямар гайхалтай бүтээлийг устгаснаа хожим ойлгож 21-р зууны эхээр генетикчид энэ амьтныг зохиомлоор гаргаж авах гэж оролцсон ч биоматериал хангалтгүй байсан учраас талаар болжээ.